Ороймонд. За 22 сарчилгааг хийгээд толгойн өмнө дор цаг гарan сууж байна. За тэгээд ер нь бол энэ бүр амар татдаг. Энэ нүдний ноотлын одоо зохины унжилт зохивч нь энд байгаа одоо булчин гэж байгаа шүү дээ. Одоо энэ нэг хөдлөд шүү дээ. Энэ булчин солирснаас олж ер нь үүсэх юм болоо гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ булчин ингээ маш сайн масаажлж явах хэрэгтэй юм шиг байгаа. Иймэрхүү бүтээгдэхүүнээр ч байгаа. Энэ болохоор Medicube их гэхдээ одоо үйлдвэрлэхээ болсон. Одоо нөгөө Medicube бүр сүүлийн үеийн бүтээгдэхүүн амар гоё болоод гараад ирсэн шүү дээ. Тэгээ энэ болохоор бүр ихэн үед гарч ирсэн бүтээгдэхүүн. Тэгээ захирал авсан байж байгаад тэгээ надад өгсөн нэг их хэрэглээ өгсөн. Тэгээ захирал болохоор ингээд ийм бүтээгдэхүүн гарч ирж ийн сайн байна гэсэн бүх юмыг өөр худалдаж аваад тэгээ өөр дөрөв шууд туршингуудаа одоо өөрт нь нөлөөж ийн нөлөөлөхгүй байна уу гэ. Нөлөөлөхгүй байх юм бол шууд дараагийнхаа бүтээгдэхүүнийг сонирхоод өөр одоо ийм сайн гэж байгаа бүтээгдэхүүнүүд юу байна гэдгийг шууд олоод тавьчих юм лээ. За тэгээд ер нь бол энэ амар татдаг юм ингээд бүр эцдэр нь би нэг юм дээр ингээд толгойг байгаа хэрнээ ингээд бүр амар татж байгаа даа. За тэгээд арьс өрдөөсөө гой байх маш олон зүйл ингэ нөлөөлдөг. Гэнэ жишээлбэл одоо алкогол арьсыг муухай болгож гин. За дээрэс нь буруу зүг хооллолт маш их хэмжээний мах идэх энэ төр гэл ер нь арьсыг бол муухай болгох маш олон хүчин зүйлс байдаг. За дээрэс нь солонгос болохоор юу гэж үздэг гэхээр усыг маш их хэмжээгээр уух хэрэгтэй. Усыг өдөрт 2 литр багадаа 2 литрийг уух хэрэгтэй. Тэрнээс дээш уух хэрэгтэй гэж аахгүй. Тэгэх юм бол бас арьсанд ч гэсэндээ маш гоёор нөлөөлдөг оо. Гэт тэгэж байна. За тэгээд өнөөдөр бас нэмэлтээр одоо Монгол зардад хэрэглэсэн доктор Мелаксины маань шампунь байгаа. За тэгээд шампунь маань болохоор ерөнхийдөө уураг маш ихээр авсан шампунь. За тэгээд нэг олон юм яриад бол хэрэггүй зүгээр аваад угаагаад үз гэж би хэлмээр байна. Шууд ихний угаалтаар ингэ мэдрэмж амар гоо мэдрэмж авдаг. За ер нь бол бид нар нөгөө өсчинд клиникт очиод ингэ авдаг үйлчлэгнүүд байдаг шүү дээ. Тэгээд уураг төрхүүлээд үсэндээ одоо ууранд ингэ ордог шүү дээ. Тэрийг бол ер нь гэрийн нөхцөлтэй энэ шампунаас 100% авах боломжтой гэж үзэж байгаа. За дээрээс нь будагтай, салаалсан гэмтэлтэй. За үсний уналт бол багаснаа гэхдээ их хэмжээгээр бол багасахгүй. За тэгээд нэг сони юм байдаг заяа. Би Монголд ингэ очиод усанд ороод ингэ үсээ угаангууд миний ус бүр амар ундаг заяа. Энэ хизээч ингэ энд байдаг шиг тэгэж гүүгээр бүр маш их хэмжээгээр ундаг. За тэгээд бүр гайхаад би нөгөө уснасаа болоод тэгдэм болов гэж боддог. Тэнгүү зарим хүмүүс болохоор Монголоос солонгос ирэхээр ус унаад байна гэж ярьдаг те. Тэгэхээр би бол миний ингэ ус болохоор солонгос усанд ингэ татсан болов гэж бодоод. Одоо л ингэ угаахад нэг унахгүй. Айгу жоох унана. Мэдээж хэрэг ус чинь ингэ унаж ургадаг зүйл шүү дээ. Тэгээд усны уналтыг бол одоо ингэ эсрэг ингэ төгс шампунь гэж би бол байхгүй байх гэж бодож байгаа. Сардаа нэг удаа заавал ийм нөгөө клиникээр одоо хуухаа цэвэрлүүлэх ёстой. За тэгээд угаахдаа заавал нөгөө хуухны ийм савнгаар хуухаа массажлах ёстой. За тэгээд энэ нүүрний чинь бүхэлдээ ингэ унжиж орж ирж байгаа энэ шалтгаан чинь хуухнаасаа л байгаа. За тэгмүүд нөгөө нэг цахилын хуйхан дээр л амар сан байдаг байхгүй. Йоо амар өвддөг зэрэг ингээл татаад. Тэгээд хамгийн чухал одоо массаж хийх шаардлагатай хоёр тал байна. Энэ хоёр талаа ингэж маш сайн массажлж явах хэрэгтэй байна. Тэнгүүд эн чинь ингээд энийг ингэж сайн ингэж массажлж ингэж оруулж иж одоо энэ нүүрчин дээр чигт ингэж татагдаж гарч ирнэ гэж үздэм байна. Солонгос тэгээд захирал бүр энэ хоёрын гол ингэ амар массажлтай. Тэний массажныхын сан бүр ингэж бүр хүүстэй би бүр ингэ хэрэглэж чадахгүй би. Тэгээ яг хуу та хэд амын одоо туршаад үз. Би энийг одоо Монгол байхдаа хэрэглэж үзээгүй шүү дээ. Тэгэхээр ингэж угаахаасаа өмнөх угааж яхад унжсэн ус. Тэгээ энэний хэрэглэсний дараа ингэ унж байгаа усээ ингэ харьцуулаад та нар хараад үзээрэй гэж би хэлмээрээ. Тэгээ нэг олон юм ярьж шоколадд бол хэрэг байхгүй угаасаа айгу гоё шууд ингэ ихний угаалтаар үр дүн мэдэгддэг. За тэгээ өнөрний хувьд болохоор нэг хурц биш айгу тийм зөөлхөн үнэртэй. Тэгээд би нэг хурц үнэртэй юм айгу дургахгүй зөөлхөн үнэртэй учраас айгу